1939 оны халах голын дайн 1945 оны чөлөөлөх таны хүнд жилүүдэд эх орныхоо тусаар тогтнолыг батлан хамгаалах хариу үйлдэлд өндөр хувь нэмэр оруулж тэмцэл ялалтын найдвартай ардтал нь болж иргэнийхээ үүргийг нэвт төвтэй биелүүлсэн Дорн аймаг нь үйлдвэрлэх хөгжсөн зүүн бүсийн тулгуур төв болон өргөжж байна. 14 сум төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон Төмөр замын Баян Түмэн Тасгаас Оросын холбооны улсын уур байгууллагын хязгаар бүгд найрамдахтай дард улсын Манжир хотоор дамжин Европ зүүн хойд Азийн орнуудтай харилцах боломжтой. Оросын холбооны улстай хэлийн байнгын 2 бүгд найрамдахтай дард улстай удирдлын чанартай 2 бомб ажиллаж байна. Дорн аймаг 21890 өрхийн 74723 хүн амтай, Чоо болсон хот 40.9000 хүн амтай, 11798 өрхтэй өвнөөс 4180 өрхийн 14519 хүн тоглог орон сууцнд 7618 өрхийн 26462 хүн гэр хороолд амьдарч байна. Ирээдүйд манай аймагт 75-100 мянган хүн амтад томоохон хотолон өргөжих боломжтой. Чоо болсон хотын цахилгаан станц нь 23.2 км долооны хос шугамар дулаан, 92.8 км кабель шугамар цахилгаан эрчим хүч, нийтийн эзэмшлийн шугам сүлжээ нь 54000 км шугам хоолоогоор цэврөөс 25.1 км шугамар хариу тог татварга 20.2 км холбооны шугамар нийт хүн амд үйлчилж байна. Хотын цэврүүсний их усүр нь нийт 8 гүний хотогтой өвнөөс байнгын ажиллагаатай 3 хотог ажиллаж байна. Чоо болсон хотыг хоногт 20,000 м3 босших хүчин чадал бүхий насосны станц, төмөршүүх, холооржуулах байгууламжаар дамжуулан хоногтоо 3500 м3 бос иргэдтэй түгээж байна. Чоо болсон хотын нийтийн эзэмшлийн цэвэр бохир усны шугам сүлжээний тоног хөрөмжөнд 2003-аас 2009 онд нийтдээ 3.7 тэрбум төгрөгөөр иж бүрэн шинжилэл хийсэн. Энэ ажил хийгдснээр нийтийн эзэмшлийн тоногт хөрөмж болон шугам сүлжээнд цаашдаа 20 жил дахин цацрахыг шаардлагагүй болсон бөгөөд хамгийн үр дүнтэй хэрэгцсэн тусал хэмээн Азийн хөгжлийн банк үнэлсэн юм а. Хоногтоо 10,000 м3 бохироос татан зайлуулах цэвэрлэх хүчин чадал бүхий насосны станц, механик цэвэрлэх байгууламжтай ба үүний дөнгөж 4,000 м3 буюу 40%-ийг нь ашиглаж байна. Дорн бүсийн эрчим хүчний систем төрөмжт хувьцат компани нь 103 аймгийн 36 сум, багийн 26,129 айлөрх, 1679 аж ахуйн нэгж балдан байгууллага, уул уурхайн 9 ордын баяжуулах холбоорлох үйлдвэрүүдийг нийтдээ 2879 км гар болон кабель шугамар цахилгаан эрчим хүч, мөн Чоо болсон хотын 468 аж ахуйн нэгж, 48 төсвийн байгууллага болон орон сууцны 4180 өрх хэрэглэгчийг 3 магистрал шугам буюу 23 км шугамар дулааны эрчим хүч түгээж байна. Дорн аймгийн нийт айлөрхөн 40% нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон ба үлдсэн 60% нь гэр хорооллын айлөрхөн дулаан хангамжид холбогдоогүй байна. Дорн аймаг байгуулагдсны 80 жилийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Чоо болсон хотын төвд нийтдээ 545.6 сая төгрөгийн хөрөнгөөр усан оргилууртай, цэцэрлэг түрээлэн бүхий боржин чулуун хавтан өнгөлгөөтэй 180 м-ийн харьцаатай тусгаар тогтнолын төв долбайг байгуулсан юм а. Хоёр 2008-аас 2013 он орон нутгийн барилга угсралтын компаниуд нийт 820 айл орон сууцыг бүрэн барьж ашиглалтанд оруулаад байна. Тухайлбал Цог Октодор компани орон сууцны 180 айлын бомбот хотхон, Адуун чулуун уурхайн захиалгаар хийгдсэн Дорны гэргээ компани гүйцэтгэлсэн 120 айлын уурхайчин хотхон, Доц компанийн 60 айлын орон сууц, мөн Сүхчин компанийн гүйцэтгэж байгаа өөрийн туяа хотхныг 2013-аас 2016 онд хүртэл нийт 284 айлын орон сууц ашиглалтанд оруулахаар зорилттой ажиллаж байгаа ба эхний ээлжийн 120 айлын орон сууц ашиглалтанд ороод байна. Мөн 8, 20, 32, 60 айлын орон сууц Аригун компани 20, 36 айлын орон сууцуудыг ашиглалтанд оруулсан ба 6 давхар ливд урсдаг шат бүхий тэгтэн худалдааны төв барилгын ажлыг эхлүүлээд ажлын явцсан 70 хувьтай явагдаж байна. 2013 оны байдлаар барилгын ажлаа эхлүүлээд байгаа орон сууцны айлын уурхайчин хотны үргэлжлэл болох 60 айлын орон сууц, Иштэм компани 120 айлын орон сууцны хотхон, Чандан тал компани 45 айлын 9 давхар 4 орон сууц, Олхон компани үйлчилгээний төв бүхий 108 айлын 12 давхар орон сууц баригдаж байна. (2012-оос 2015 он хүртэл 5-аас 19 давхар хүртэл 1700 айлын орон сууц барихаар төлөвлөд байна. Амны орон сууцны жишг хорвол барих ажлыг аймгийн хөгжлийн цогц бодлогодоо тусган уг ажлын хүрээнд Дорн аймагт 2012 онд 12 айлын амны орон сууцны хотгон барьж ашиглалтанд оруулаад байна.
Үүний үргэлжлэл болгож 2012-оос 2013 онд амны орон сууцны эдэлбэр газар бүхий 535 айлын залуус цогцлбор хорооллыг барьж эхлүүлээд байна. Эдэлбэр газартай 535 айлын амны орон сууцны залуус хороолол нь 2012-оос 2014 оны хугацаанд баригдах бөгөөд 2013 онд загвар 32 айлын барилга гадна шугам сүлжээний хамт барьж ашиглалтанд оруулахар төлөвлөн ажиллаж байна. Уг залуус хороолол нь сургууль цэцэрлэг, үйлчилгээний төвүүдийг нэгтгэн барьснаар засгийн газраас баталсан 100 мянган айлын орон сууц, агаарын бохирдлыг бууруулах, төрийн албан хаагч бага орлоготой иргэдийн орон сууцаар хангах, шинжилгээний засгийн газрын аймаг бүрт 1000 айлын орон сууц төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн хөтөлбөрүүдийг цогцоор нь хангах давуу талтай ажил болж байгаа юм а. Худалдаа үйлчилгээний чиглэлээр хувийн бизнес эрхлэгчид маань өөрсдийн хөрөнгөөрөө хэрлэн намын бизнес төв, ойлгон цогцлбор, чадангуй цогцлбор, East Palace, болор цогцлбор, Green House төв, Чоо усан зочд буудал зэрэг томоохон худалдаа үйлчилгээний төвүүдийг барилгууд барьж ашиглалтанд орууллаа. Мөн Чоо усан хоттой 700 хүний суудал бүхий хөгжимч драмын театрын барилга, хүүхдийн цэцэрлэгүүд, багийн ажлын албаны байр, ерөнхий боловсролын сургууль, спорт заалны барилгууд, 640 хүүхдийн сургууль, хөдөлмөр халамж үйлчилгээний барилга, олон улсын стандартад нийцсэн сий зэрэглэлийн хөлбөмбөгийн талбай зэрэг нийтдээ 68 барилга байгууламжийг 2009-оос 2012 оны хооронд шинээр барьж ашиглалтанд оруулаад байна. Чоо басан хот маань одоогоор 500 барилга байгууламжтай бөгөөд газар ашиглалтын байдлаар нангилж, хотын газар ашиглалтын бүсийг дараах бус хувийн төлөвлөж байна. Үүнд төвийн хэсэг, хотын шин төв, шин баруун төв баян түмэн, суурьшлийн бүс, сургууль цэцэрлэгийн бүс, эмнэлгийн бүс, ногоон байгууламж амралт зугаалгын бүс, үйлдвэр аж ахуйн бүс, ариун цэвэр хамгаалтын бүс гэсэн 9 бүсд хувааж газар нутгийн ашиглалт, хуваарлалт, төлөвлөлтийн үндсэн шийдлийг харгалзан үзсэн байна. Ийхүү газар нутгийг бүсчилснээр хоттой газрын харилцаа шин шатанд бий болгон газрыг өөр ашигтай ашиглах, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, бүсүүдийн дэвсгэр газрыг өөрийн чиглэлээр нь ашиглаж, барилгажуулахад гол үүрэг гүйцэтгэх юм а. Өөрөөр хэлбэл тухайн бүсийн онцлогтод тохирсон ажил үйлчилгээний чиглэлээр газар олгохтой баримтлах зарчим болох юм а. Одоогоор Чоо басан хотын төв бүсгийн салхины дээд талд нь гэр хороол ихээр суурьшсанаар аймгийн төв өвлөө уйлрал утаатай болж агаарын бохирдол ихсэх хандлагатай болсон. Ийм дутааг бууруулах ажлын хүрээнд аймгийн төвийн хойд хэсгийн гэр хорооллыг төвлөрсөн дулаан цэвэр усны шугам сүлжээнд холбох, цаашдаа тус хэсгийг дистратын орон сууцжуулах, инженерийн шугам сүлжээ бүхий амины орон сууцны гэр хороол болгохоор төлөвлөд байна. Мөн Чоо басан хотын хөгжилд хуучин төв байсан хэсэг буюу одоогийн Хэрлэн сумын 2-3 дугаар багийн нутаг дэвсгэрт чухал байр ажиллана. Энэ хэсэгтээ одоогоор захиргааны 1940-оос 50 оны хуучин барилга болох театр, музей зэрэг цөөн тооны байшингуудтай хүн амын суурьшил багтай боловч цаашдаа бие даасан төв болон өвөрмөц байдлаар хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой ба дахин төлөвлөн шинэ баруун төв болон хөгжүүлж аялал жуулчлал амралт зугаалга, соёл үйлчилгээний нэгдсэн төв байхаас гадна цэнгэлдэх хүрээлэн морин уралдааны талбай, хүүхэд залуучуудын тоглоомын төв, соёл амралтын хүрээлэн, ресторан, төргөн хоолны газар, жуулчлал үйлчлэх төв, спортын танхим, буудлагын төв, амрагчдын төр байр зэрэг амралт зугаалга, үзүр үйлчилгээний болон таны мэдхэн ач холбогдолтой бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх хөсөлбөр байгууламжуудыг барьж байгуулахаар төлөвлөд байна. Чоо басан хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд цаашдаа Хэрлэн голын цав дагуу цэцэрлэгт хүрээлэн амралт зугаалгын бүс болон тогтоолохоор төлөвлөн ажиллаж байна. Үүнд голын хүнийг ойжуулах, цэцэрлэгжүүлэх, биеийн тамир спортын цогцлборыг байгуулж, тухайн орчны бичил уур амьсгалыг бүрдүүлэхээр төлөвлөд байна. Мөн хотын баруун хэсэгт орших, цэнгэлдэх хүрээлэн спорт цогцлбор амралтын хэсэг нь төв замын дагууд байрлах бөгөөд голын цав дагуу амралтын хэсэгтээ явган замаар холбогдно. Спорт тоглоомын талбайд спортын павильон, хөл бөмбөг, сагсан бөмбөг, талбайн теннис, ширээний теннисний талбай, жижиг үйлчилгээний байр, сүйдрөвчд байх ба бусад амралтын хэсэг болон суурьшлийн бүстэй явган хөдөлгөөнөөр холбогдно. Дорнот аймгийн Чоо басан хотод төвлөрсөн дэд бүтцэд 100% холбогдсон жишг хот болон хөгжүүлэхэд хамгийн боломжтой аймгийн төв хэмээн үзэж байна. Дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, цэвэр усны насосны станц, төмөр шүүх холооржуулах байгууламж зэрэг томоохон суурь баазууд нь бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа ба энэхүү нөөцтэй тулгуурлан цаашдаа нэн төрөнд агаар болон хөрсний бохирдлгүй орчин үеийн хот болон хөгжих боломжтой болж байна.